За өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед олон салбар хэрхэн хамтарч ажиллах талаар дасгал сургалтыг зохион байгуулж байна. За ер нь бол сүүлийн 2 жил COVID-19 цар тахлыг даван туулахад бид ямар сургамж авсан. За ер нь бол алдаа юу вэ, оноо юу вэ? За зовлон жаргалаа ярилцахаар өнгөрсөн 7 хоногт бол Улсын онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан уулзалт хилцүүлгийг хийсэн байгаа. За үүний үр дүнд бол бид олон салбар маань дасгал сургалтаа үргэлжлүүлцгээе. Та бүхэнд дахин өдрийн мэндийг хүргэе. Гадаа харчаад ярья. Тэхүү. За ер нь бол сургамжтаа үндэслээд бид олон салбар хамтарч ажиллахдаа нэг хүн шиг одоо дуу хоолойтой байж нэг хүн шиг бие бинийгээ ойлголцож ажиллах нь маш чухал юм а гэдгийг бол бид өнгөрсөн одоо уулзалт хэлцүүлгээс бол ойлгосон. За энэ хүрээнд бол зохион байгуулах за олон салбарын мэргэжилтнүүдийн чадхыг бэхжүүлэх үйл ажиллагааг бол тогтмол давтамжтайгаар зохион байгуулж явах хэрэгтэй юм байна гэдгийг бол бид сурсан. За үүний нэг нь бол ийм олон салбарыг оролцуулсан дасгал сургалтын үйл ажиллагаа бол байж байгаа. За өнөөдрийн дасгал сургалтаар бол бид нийт нийгмийн эрүүл мэндийн одоо ноцтой байдлын үе буюу биотерроризмын аюул дэгдэхэд бол олон салбар хэрхэн хамтарч ажиллах вэ? Хэн манлайлах вэ? Хэн туслан үүрэгтэйгээр оролцох вэ гэдэг дээрээ одоо үндсэн ойлголтыг бий болгохоор одоо тодорхой ийм зохиомжийн дагуу бол бидний ширээний дасгал сургалтыг бол хийж байна. За тэгээд ер нь одоо дэлхийн нийтээр бол COVID-19 цар тахал шиг ийм нийт эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх одоо давтамж бол нэмэгдсэн байгаа. Тэгэхээр дараагийн одоо нийт олон хүн амыг хамарсан ийм одоо цар тахал халдвар төвчний дэгдэлт биотерроризмын аюул хязгаар гарахыг бол бид мэдэхгүй ийм одоо нөхцөл байдалд ажилд амьдарч байгаа учраас бэлэн байдал хангах нь бол хамгийн чухал байгаа. Тэгээд бэлэн байдал хангах хүрээнд бол энэ чадахжуулах үйл ажиллагааг бол бид нэр цаашд одоо тогтмол давтамжтайгаар одоо явуулах хэрэгтэй байна гэдэг дээрээ сургамж дээр үндэслээд одоо энэ арга хэмжээг бол зохион байгуулж байна. За өнөөдрийн сургалтаар бид одоо ширээний дасгал буюу за бодит жишээ аваад за тэр жишээн дээр яг мэрэгжлийн одоо холбогдох байгууллагууд маань за одоо холбогдох хүчний байгууллагууд онцгой байдлын ерөнхий газраас за эрүүл мэндийн салбарын гэрчлэгээр яг энэ асуудалтай холбоотой байгууллагууд маань хамтраад одоо яг тухайн ситуацтай холбоотойгоор за энэ үйл ажиллагаа тохиолдоход дараагийн үйл ажиллагаан дээр бид нар ямар арга хэмжээ авах вэ? Цаашдаа яах вэ гэрчлэнгээр бодит нөхцөл байдал тулгархад бид нар хин хинэн ямар үүрэг оролцоотой ажиллах вэ гэдэг одоо ийм ширээний дасгалыг одоо гүйцэтгэж байна. За тэгэхээр энэ хүн сургалт маань бид нар одоо өмнөх сургамж дээр одоо жишээ аваад цаашдаа хамтын ажиллагаанд аль байгууллага нь ямар үүрэгтэй оролцох вэ? За одоо тэрнээс гадна одоо бүх оролцогч талууд маань бие биенийгээ одоо сонсох за мөн одоо асуудлыг яаж хамтдаа шийдвэрлэж гарах вэ? За бидний гаргасан асуудал маань зөв буруу юу гихчлэнгээр ийм дасгал ажил одоо хийж байгаа сургалт болж байна. За тэгээд нэлээ үр дүн магадгүй тухайн асуудалтай холбоотой асуудал гарч ирэхэд бид нэр бүх хүн одоо паникт орохгүйгээр тухайн асуудал шийдвэр гаргах чадвартай, хамтран ажиллах чадвартай хэнд хандах вэ, хаашаа хандах вэ? За манад ийм тогтолцоо өнөөдөр байна уугүй юу гихчлэнгээр энэ бүх асуудлуудаас дутагдaltaй тал болон давуу талуудаа бас одоо гаргаж ирж байгаа давуу тал болж байна. Өнөөдөр дэлхийн талбарын давхар судлалын өдрийг тохиолдуулан бид хөсөөтийн талбарын давхар судлалын албанаас нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын үед салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах, хамтын ажиллагааны бэлэн байдлыг хангах чиглэлээр дасгал сургалтыг бол зохион байгуулж байна. За энэхүү дасгал сургалтын гол онцлог гэх юм бол биотерроризмын чиглэлээр бид нар янз бүрийн дэгдэлт болсон тохиолдолд бэлэн байдал хангагдсан байна уу? За үнэхээр олон улсын харилцаа, за мөн салбар хоорондын хамтын харилцаан дээр бэлэн байдал хангагдсан хэсэг талаар бол энэхүү дасгал сургалтын үед ажиллаж байна. За талбарын давхар судлаачид маань ерөнхийдөө цар тахлын үед бол тэргүү игнэнд орж ажилласан байгаа. За нийт манай талбарын давхар судлалын албанаас 12 кохортын 84 орчим төгсөгчд төгсөж одоо салбар бүрт орон ажиллаж байна. Цаашдаа бас үйл ажиллагаа явуулахад бид энэ чиглэл дээр хамтрах бичлэг хийж байгаа. Энэ орчинд байна гэсэн халдварыг гэж байна. Энэ бол маш ямар богдоо Жураагаар бичлэг хийж байгаа шүү дээ. За нийтдээ бидэнд
50 гаруй хүмүүс саналаа илгээсэн байна. Дэлгэцэд харуулж байгаа. Тэгээд тод арай том жижиг гэсэн ирсэн санал гэсэн. Тэгэхээр салбар хоорондын хамтын ажиллагаанд бидэнд мэдээлэл гуравдугаараас бол танаа улсын туршлага дээр үндэслэн Централиа ямар чадвар нөөц бололцоо болон бусад бэлэн байдлын арга хэмжээг тавиад үндэсний хэмжээнд мэдээллийг үргэлжлүүлэхэд тулд Централиа ямар журмуудыг ашиглаж эмнэлгүүдийн хооронд бэлэн байдлын дутагдaltaй зүйлсийн мэдээлэл ямар механизмыг байгуулж болох уу гэдэг байна. Централиус өөр ямар гэрээний үүр дэмжлэг үзүүлэх механизмыг анхаарч Маяг сод хаан байлж байгаа лээ. Гэдэг асуулт гарна. Хичээлээ юм ийшээ харж байгаа. Чи зүгээр айлтгаас ч хөөрхөн байна.